За сайн байцгаана уу сонсогчдоо. Тэгэхээр Бэлуга томруулын подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр энэ дугаарыг зочноор цэцэг сувд ихчийг урьж оролцуулж байгаа юм аа. За тэгээд цэцэг сувд ихчийн хувьд бол Монголын Чицрагны кластерын удирдах зөвлөлийн гишүүн, мөн дээрээс нь Овсунс компани төлөвлөлт инновац стратеги хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм аа. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу? За таны хувьд сүүлийн үед хийж байгаа ажлуудаасаа яриач. За Чицрагны кластерын Монголын Чицрагны кластерын удирдах зөвлөлийн гишүүн гэж танилцуулагдсан болохоор тэр ажлаасаа эхэлжээ. Бид нар ер нь одоо Монголын Чицрагны кластер бол экспорт руу чиглэсэн экспорт кластер гэж явдаг. Тэгээд энэ кластерын доор бол одоо Монголын бүх Чицрагны тариалагчид, тэгээд үйлдвэрлэгчид болон тэгээд бусад оролцогч талууд байна тийм үү, төрийн байгууллагуудын хүмүүс, тэгээд институт, эрдэмтэд бол бүгдээрээ хамрагдаад ингээд явдаг ийм том байгууллага байгаа. Энд бол би үйлдвэрлэлийг төлөөлөөд удирдах зөвлөлийн гишүүнээр 20 оноос хойш ажиллаж байна. 20 оноос хойш одоо 5 жил. Тий, 5 жил. За Чицрагны кластерын хувьд одоо ерөөдөө ямар байгууллагууд одоо кластерт байдсан бэ? Хэд орчим тооны компани хүмүүс одоо бүртгэлтэй байдаг вэ? Ер нь Чицрагны кластер бол яг бусад кластеруудыг бодвол яг одоо initiative буюу нөгөө санаачлал нь нэлээ эртнээс эхэлсэн гэж үздэг. Бүр 2015 онд одоо анх ингээд нөгөө кластер болж хөгжиё гэд ингээд Монголын жимсхний үндэсний холбооны доор ер нь эмхлэгдсэн. Тэгээд яг аль биесээр бол бид нар 20 онд нээлттэй хийсэн. Энд бол ерөөсөө бүх оролцогч талууд байгаа. Одоо яг яамны доорх жимсгэн Чицрагныг хариуцсан хүмүүс, хөдөө аж ахуйн дээд мөсийн одоо Чицрагнтай холбогддог шүтээсийн ч юм уу тий бүх эрдэмтэд тэгээд бүх үйлдвэрлэгч, томоохон үйлдвэрлэгчд тэгээд тариаланч бүгдээрээ байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын ер нь Чицрагтай холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүх байгууллагууд холбоотой байгууллагууд тарьдагч байгаа, тэргээр бүтээгдэхүүн хийдэгч байгаа, тэрийг судалдаг байгаа, тэрийг бодлогын хүрээнд дэмждэг талууд байгаа гэсэн үг. Одоо манай подкастын гол зорилго нь болохоор нэг яг жижиг дунд үйлдвэрлэлтэй үндэсний брэнд үйлдвэрлэгч нарыг зах зээлийг томруулъя, бизнесийг томруулъя, билугаа томруулъя гэдэг. Тэгэхээр яг энтэй холбоотой гадаад зах зээлд ямархуу ажлуудыг хийж ив та? Гадаад зах зээлд экспортлсон тий туршлагуудаас ярил. За Чицрагны кластерын одоо экспорт яривал ер нь бол үйлдвэрлэгч рүү илүү төвлөрчин гэсэн үг л дээ. Чицрагны кластерын яг үйлдвэрлэгч нар гэдэг юм бол Чицрагны шүүс, Чицрагны тос гэсэн хоёр үндсэн бүтээгдэхүүнүүдийг бол нэлээд олон жил гадны зах зээлд зарсан байхаа би яг нөгөө нарийн одоо хэдэн оноос ихснийг бол мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэрийг бол нэлээд зарж байгаа. Яагаад вэ гэхээр Монголоос экспортод одоо бэлтгэгдсэн, экспортод илүү сонирхогддог одоо бүтээгдэхүүнүүдийн нэгт бол яалтгүй Чицраган ордог учраас ер нь бол экспортод гараад явж идэг. Одоо жишээ нь яг шүүсний хувьд гэх юм бол Шар доктор компани гадагшаа бол нэлээд олон жил зарж байгаа, Тесо зарж байгаа, Хуба хаяад зарж байгаа гэх мэтэр Чицрагны тосны хувьд бол Овсунс компани буюу миний ажилтдаг компани ингээд зарж байгаа гэх мэтэр ер нь бол экспортод яг уу мэдээж том хэмжээгээр биш ч гэсэн бахан хэмжээгээр бол нэлээд олон жил гараа явж байгаа. Нөгөө худалдан одоо зах зээлийн одоо аль улс нь илүү ихтэй худалдаа авалт хийгдсэн бэ? Ер нь яг уу статистикаас харахад болохоор одоо шүүсний хувьд бол ерөнхийдөө Япон, Хятадын зах зээл рүү дийлэнх гарч ийн. Тэгээд одоо сүүлийн үед бол нөгөө бас Станы орнууд руу Монс бол Кыргыз руу гэх мэтэр ингээд бас зах зээл бас ингээд тэлэгдээд явж байгаа. Тэгээд яг үндсэн олон жил болж байгаа зах зээл гэх юм бол шүүсний хувьд Япон, Хятадын зах зээл арай илүү болов гэж бодож байна. Тэгээд тосны хувьд бол Япон, Солонгос, тэгээд Тайваны зах зээл дээр тосоо зардаг. Манайх бол бас бага хэмжээгээр Тайваны зах зээлд Тайван руу тосоо зардаг ийм компани байгаа. Тайван гэдэг чинь одоо бидний хувьд бол шал
одоо нэг өөр сонсож байгааг бол кейс байна л да. Тэгэхээр Тайваны хүмүүстэй тэр цэцэрний төсөг яагаад авдсан бол гэдэг сонио асуулт шууд бодогдож байна л да. Тайваны одоо яг хөө бид нар бол яагаад Тайван руу тосоо зараад эхэлсэн бэ гэхээр одоо цэцэрний тос чинь одоо яг цэцэрний аль хэсгээс нь гаргаснараа ингээд тоснод өөр байна л да. Одоо жишээ нь үрнээс ингээд тос гаргаж болж байна. Зөөлөн эдээс нь гаргаж болж байна. Тийм ээ. Зөөлөн одоо жимсний тос ерөнхийдөө үндсэндээ зүгээр хуваахт бол хоёр төрөл зөөлөн жимсний тос тэгээд үрийн тос гэдэг ингээ хуваадаг байхгүй. Тэгээд тэднээсээ гаргаж байгаа технологиор ингээд өөр байна л да. Тэгээд үрийн тос гаргадаг энэ арга бол бас нэлээд сүүлд хөгжсөн. Тэр дундаа одоо жишээ нь манай Тесо компани ч юм уу те Шар доктор ч юм уу тэгээд Хубая гэл компаниуд cold press гэдэг юм хүүтэн шахалтын аргаар үрийн тос ингээ хийгээ явж исэн. Тэгтэл тэрний дараа ингээд нэг тийм технологи гарч ирсэн шүү дээ. CO2 extraction буюу одоо нүүрс хүчний хийг ингээд одоо үрлүү ингээд нэвчүүлж түрээд ингээд одоо тэр нөгөө аргынхаа илүү сайн буюу бүр 100% одоо тэр өрн доторх байгаа одоо бүх тэр одоо шимт чанаруудыг гаргаж ирдэг тэр арга гарч ирсэн л дээ. Тэнгүүд тэр аргыг одоо тэр технологид аль улс давамгаалж ийн вэ гэдгийг ингээд судалаад үзэхлээр нэгт Герман байсан, хоёр Тайван байсан байхгүй юу? Тэгээд бид нар тэр зах зээлийг ингээд судлаад Германаас тэр технологиг ингээд оруулаад ирэх гэсэн чинь үнийн хувьд арай илүү өндөр байсан. Тийм учраас бид нар Тайван руу ер нь бол тэр одоо CO2 extraction технологийн тэр машиныг худалдаж авах тэр судалгаагаа эхэлсэн байдаг. Тэгээд тэндээс арай үнийн хувьд боломжийн байсан учраас бид нар тэр зах зээлээ оруулж ирээд тэгээд бид нар оруулж ирээ байтал яг Монгол Тайваны төвөөс санал тавиад танах ингээд манахаас ингээд ийм манай улсаас ийм технологитой машин авсан юм байна. Бид нар буцаад ингээд манахаас ингээд сонирхож байгаа тий. Энэ яг энэ үрийн тосыг авах компани ингээд байна гэд. Тэгээд манахаас ер нь одоо нэлээ олон жил болж байна да. Одоо 2016 оноос хойш ингээд их бага хэмжээгээр яг тэр үрийн тосыг бол ингээд авдаг болсон байх жишээ. Тайван тэгэхээр яг эцсийн хэрэглэгч юм уу эсвэл бас нөгөө Тайванаас салбарлаад өөр улсууд руу экспорт бас тий реэкспорт хийгээд байгаа юм уу? Тийм яг түрүүчийн асуулт чинь тийм байсан те юунд хэрэглээд байна гэд. Тэгтэл бидний хувьд бол яг одоо үйлдвэрлэгчийн хувьд бид нар тэр тос хийж байгаа чинь бидний хувьд бол яг эцсийн бүтээгдэхүүн юм шиг байгаа ч гэсэн тэд нар бол үйлдвэрлэлийн түүхий дээр ашигладаг. Тий. Ялангуяа одоо манахаас авж байгаа Тайваны компани бол одоо нөгөө нэг food supplement буюу одоо хүнсний нэмэлт одоо хийдэг найрлаганд орц найрлагын л одоо түүхий дээр л авч байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо бид нарт бол илүү одоо нөгөө яг тэн дээрээ илүү ажиллах дахиад өөр олол салбаруу зах зээлүүд юмнууд бол байдаг юм байлээ л гэж бид нар бол харж байгаа л да. Надад нэг асуулт байна л да. Яагаад чацаргана гэж те? Чацарга нь юугаар онцлог болоод энэ нөгөө нэг юм онцгой бүтээгдэхүүн гэж яригдаад байгаа лээ. Ер нь одоо нөгөө монголчин жимс айгу багтаа штэ. Тэгээд Монголын эрс энэ уур амьсгалд ер нь зохицоод тэгээд хамгийн өндөр ургацыг өгж байгаа жимс бол ер нь цэцэргэн байхгүй юу. Өөр жимснүүд бол яг ер нь одоо тэр цэцэргний өгж байгаа тэр хэмжээгээр тийм ээ юу тийм ургац бол өгч чадахгүй байгаа юм байна л да. Одоо ер нь олон жилийн статистик нь. Тийм учраас хамгийн их хэмжээгээр гарч байгаа жимс нэг гарц сайтай. Монголын одоо энэ хөрс тэгэл энэ уур амьсгалыг бол тестч давж байгаа. Хоёрт гэхээр тэрэн дотор байгаа нөгөө нэг шимт бодисын агуулмж нь бол нэлээ өндөр одоо нөгөө нэг улс орон болгонд өөр байна л да. Одоо хаан жимс ч юм уу тийм ээ. Эсвэл одоо Европ тийшээгээ супер фрут гэх мэтэр ингээд өөр нэрлэлээр явдаг шүү дээ. Ингээл тий ер нь ярьж явдаг байхгүй юу. Тэгэхээр цэцэрний хувьд би нэг яг би өөрөө нөгөө Vitafit компанид бас Vitafit компани Япон руу яг шингэн хүнсний хэлбэрээр ундаа экспортлж ихт ажиллаж байсан. Тэгэхэд бас яг нөгөө уус усын тариалангууд ингээд судлал яхад те мэдээж яг Орос хятад болон бас Төв Азийн бас
одоо нөгөө ямар нуруу илээ нөгөө нурын нэр Гимлан нуруу юу? тэр хаваар маш их ургац хураадаг гэж ирсэн. Тэгэхээр Монголын чицэрэг нь бусад одоо улсын чицэрэгнаас тий ер нь юугаараа давуу талтай юугаараа сул талтай байд юм бол. Тийм. Энэ бол бас их чухал асуулт шүү дээ, тий. Яагаад вэ гэхээр тэгэхээр одоо дэлхийд бол бас хямлан тэр бүс нутгийн чицэргэн бол бас чанараараа бас нэлийн сайнд орно шүү. Яагаад тэгэхээр өндөрлөгт байдаг энтер гэсэн утгаараа би болохоор онцлоод мэдээж Монгол чицэргэнэл ярьчих л да. Монголын чицэргэн бол өмнө би дурдсанчлан манай эрсдэр сур амьсгалыг бол ингээд даваа гарчиж байгаа. Тэгээд дээрээс нь ер нь бас ингээд нөгөө харьцангуй хуурай одоо далаагаас маш их аслагдмал энэ хуурай нөхцөлд ингэж ургаж байгаа энэ жимс ахгүй юу. Тэгээд энэ хуурай нөхцөлд ургадгийнх нь одоо ер нь хамгийн одоо том давуу тал гэх юм уу тосыг маш их хуримтлуулж одоо тэр нөгөө давах одоо ирч хүчээ бий болгох чанарын гэсэн өндөр их юм биш. Ерөнхийдөө одоо энэ жимсний хамгийн үнэт түүхийд нь тос байхгүй юу. Тэгэхээр тэр тослогийн хэмжээ хамгийн өндөр. Тэгээд тэр тосон дох одоо нөгөө нэг шимт бодисууд нь бол харьцангуй өндөр байдаг учраас Монгол чицэргэн бол одоо тосоор бол илүү баялаг гэж үзнэ. Яг нь витамин С ч юм уу те өөр бас зарим нэг агуулмжууд юм өндөр байх тохиолдлууд байна л да. Тэгээд тэр дундаа яг усын цэцэргэн усын тэр бүсийн цэцэргэн бол бас дахиад өөр байгаа нь дахиад бид нар судалгаан дээр ажиллаж яхад ингээд харагдчих гарч ирж байсан. Тий. Сая усын цэцэргэн гэдэг тэгж дээ те. Тэгэхээр Монголын аль аль бүсүүдэд те илүү цэцэрлэн хүмүүс тариалж гин. Ер нь одоо ер нь ус зөвхөн яг нь ер нь усыг болохоор нөгөө нэг цэцэргний одоо үлгээ нутагч юм уу те хамгийн их цэцэргэн одоо зэрлэг цэцэргэн хамгийн их байсан учраас тармил цэцэргний одоо тийм дистанц байгуулаад тармил цэцэргэн хамгийн их одоо талбайтай хамгийн их ургац өгж байгаа гэдгээр нь ер нь манай монголчууд мэддэг штэ. Тэгээд ер нь бол бүс одоо ер нь цэцэргэн болвол ингээд нөгөө нэг хөөс бүс голохгүйгээр ингээд ургаад байгаа ажиглагдаад байгаа байхгүй юу. Одоо сүүлийн үед одоо яг ингээл тэ сэлэнг төв гээл ингээл аймагуудаар говьалтай ч юм уу гэд байна. Тэгээ сүүлийн үед бол бүр говьд тарьж штэ. Манай өмнө говьд одоо талбай байгуулад цэцэргэн тариад явж байгаа жишээ хүмүүс байна. Тэгэхээр цэцэргэн болвол ер нь бол хаанч урах чадвартай юм тий. Цэцэргэн гэхэр нэг юм амар нэг Монгол хүн шиг санагдаад байх тий. Нэг ямар ч өвлөрөлд яаж ч байгаа тэсч үлдчихдэг. Тэгээд нэг дасан цогцох чадвар өндөртэй тий. Одоо бас нэг халуун орны жимсээ чи Монголд уруулна гэж байхгүй. Тэгсэн чи манай цэцэргэн айгуул халуун оронд очиж ургачих юм шүү. Халуун оргонд цэцэргэн ургана гэж байх уу? Би жоо хөгжилтэй асуулт л та. Ургуулсан байлаа шүү дээ. Японочууд одоо аваачаад Японы хид мужид ургуулсан гэсэн. Тэгтээ ургаж ийн гэж байна. Тэгтээ хамгийн гол нь нөгөө тэр тослог чанар нь багасах ч юм уу те шимт чанар нь ингээ шал өөр. Зүгээр бит байдлаар бол ургаж л байгаа юм байна те. Ургаж байгаа солонгосчууд юунууд солонгосчууд тэгээ японочууд энэ төр Монголоос аваачаад тарьсан тийм кейс. Ялангуяа нөгөө увс гэдэг чинь өөрөө баг нөгөө нэг нэмэх 50 хасах 50 градусын одоо нэм зөрүүтэй газар шүү дээ. Тэгээ тэнд дасан зохицоод ургаж байгаа жимс гэхэр чи угаасаа ямар ч тохиолдолд тэр бол ер нь супер жимс бол тагаад байхгүй. Тэгээд тэндээс гарч байгаа тос шимд хижээлгээ бодглохлоор ер нь бол айгүй сайн чанарал байхаас үр арга байхгүй. Зүгээр миний зүгээр сонсч байснаас л нөгөө нэг антиоксидант маш өндөр байдаг тийм. Тэгэхээр энэ бол нөгөө нэг эрүүл чирэг гэдэг юм эсвэл нөгөө нэг юм залуужуулах тийм нөгөө шин чанарууд айгүй их байдаг. Тийм ургамал биш жимс гэж ойлгоод байгаа шүү дээ. Зөв одоо за хэдүүлээд тэгвэл нөгөө нэг ярианда буцаад ороход яг гол нөгөө нэг худалдаа авагч нь бол нөгөө нэг Хятад, Солонгос, Япон юм байна тийм. Европын орнууд гэдэг юм эсвэл Америк руу гаргасан тийм кейсүүд юу байд юм болов? Яг одоо нөгөө Америк бол бүр шал өөр шин зах зээл болчихж байгаа. Гэхдээ яг аваач танилцуулаад үзээд явж ер нь тэнд худалдаалах гэж явж байгаа тохиолдлууд бол байгаа юм бэлээ. Гэхдээ бол одоохондоо бол нэг их биш. Гэхдээ Америкаас илүү Европын зах зээл тэр чинь өөр яг цэцэргэнд илүү нээлттэй байдаг. Тэгээд Европын зарим хэсгээрээ бол цэцэргэн угаасаа тарьдаг. Одоо тэгээд нөгөө германчууд, Австри
Швейцар энтер гэдэг ингээд нөгөө цэцэргэн ерөнхийдөө болвол Польш, Болгар гэдэг ингээд тэд нар болвол ингээд цэцэргнийг ингээд ийм тогтмол хэрэгэлдэг ийм улсууд байгаа байхгүй юу. Тэн дундаа болвол германчууд болвол нэлээд одоо тариалдаг, тэгээд үйлдвэрлэдэг гэдгээрээ болвол бас Европтой нэлээд дээгүүр орж байгаа. Тэгээ бид нар яг хамгийн сүүлийн сонин гэдэг юм бол одоо энэ ITTM гэдэг нөгөө Европын холбооны санхүүжилттэй төслийн хүрээнд цэцэргний тосыг одоо Европын холбоо руу ялангуяа Герман руу зарах гэдэг нэг тийм ажил хийгдээд явж байгаа. Одоо тэнд нь болохоор маш олон ажил төлөвлөгддөг л дөө. Тэгээ ямар тосыг яаж гарах вэ гэдэг тэрэн дээрээ яригадаад тэгээд одоо болохоор ингээд шошготлолт гэсэн хэсэгт нь явж байгаа. Тэнд бас яг ажлын хэсэгт нь би жишээ нь ороод ажиллаж байна. Тэгээд бид нар бол хүнс гэж гарах уу цэцэрхний тосыг те эсвэл одоо хүнсний нэмэлт гэж гарах уу гэд хүнсний нэмэлт гэдэг дээрээ гаргана гэд. За хүнсний нэмэлт гэдэг бол тэр Европын холбоо тэр нөгөө хил дээрх шаардлагууд нь юу вэ те хүнсний нэмэлтийн. Тэнгүүт тэрийг бид нар нөгөө шошгалтын дээрээ тусгах хэрэгтэй байдаг. Тэнгүүт хүнсний нэмэлтийн тэр одоо хуулийг бол бид нар одоо тэр ITTM төслийн хүрээнд одоо багаараа 3 герман хүн, 1 монгол хүн ингээд 4 бид нар дөрвөлээ ингээд ажиллаж байгаа. Тэн дээр ингээд шошгалтын дээр ажиллаад ерөнхийдөө яг одоо ийм 12 зүйлийг яг ингээд тэр хүнсний нэмэлт дээр харуулсан байх хэрэгтэй юм байна гэд тэрийгээ ерөнхийдөө болцсон. Одоо дараагийн ээлжинд ер нь 5 сараас эхлээд тэрийг дизайн дээр нь ч юм уу те ажиллах тийм ажлууд эхлэх юм. Тэгээд тий. Тэгэхээр нөгөө одоо бол яг цэцэргний хуулийг эцсийн хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн гаргахаас илүүтэйгээр л эсвэл за түүхий дээр бол гаргахад бол маш асуудлууд олон байгаа. Зарим улсууд авна авахгүй гээл худалдааны хилцэл нөгөө дотрийн асуудал гээл тэ. Тэнгүүд л яг хагас боловсруулсан хэлбэрээр ч юм уу эсвэл сая хүнсний нэмэлтээр л эхний ээлжинд экспорт хийхэд бол хангалттай зах зээл бол байгаа юм байна гэж ойлгож байна тий. Зах зээл бол ер нь хангалттай байдаг аль ч орны хувьд. Манахаас авах сонирхолтой газруудын бидний хувьд болохоор ер нь бол нөөц те тэгээд ингээд нөгөө үйлдвэрлэлийн чадамж энтер нэг жоохон зарим тал дээр те асуудалтай байх магадaltaй учраас бид нар ингээд нөгөө кластер гэж нэгдээд байгаа. Одоо энэ ITTM төслийн хүрээнд одоо бид нар бол одоо нэг тос гаргалаа гэж бодоход тийм ээ. Одоо тэр food supplement тэр герман хаяг шошготой ингээд гараад ирэхэд бүх үйлдвэрлэгч нар тэрийг нийлж үйлдвэрлэх байхгүй юу? Жишээ нь тэрийг увсгэнс дангаараа үйлдвэрлээд тэр зах зээлийг хангаж чадахгүй. Тэр шар доктор амжихгүй тийм ээ. Тийм болохоор ингээд нөгөө одоо манай гишүүн цэцэргний кластерын гишүүн компаниуд за би 500 шилийг нь те одоо 50 мл-ээр ч юм уу 30 мл-ээр гэж яригдж байгаа байхгүй одоогийн ээлжинд. Одоохондоо бол шилтэй тийм тосол гаргах гэж байгаа. Тэгэхэд тэр тосыг бид нар 500-ийн, бид нар 1000-ийн, бид нар 100-ийн үйлдвэрлэгээд тэгээд нэг брэнд нэрийн дор нэг шошготой ингээд гаргахаар ингэж болж байгаа. Тэр бол нэгсэндээ тэр том зах зээлээс ирэх одоо нөгөө захиалганд бид нар өөрсдөө бийдэж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгэхээр сонсогчдоо одоо би яг энэ саяны хэлсэн юм л ерөөсөө бүх юмыг ингээд тайлбарлаад өгчлөө шүү дээ. Бид нар бол одоо ингээд би яг бит хоёр энийг л яриулах гэсэн хэвхэв тий. Та мэн ингээд тусдаа гаргахгүй брэнд болж нийлж гарах гэж асуугаагүй байхад аль хэдийн шийдлээ олцсон ажил явж байгаа юм байна. Тэгэхээр бид нар нөгөө өнгөрсөн 5 6 жилийн 10 жил өмнөх шиг бодоодсэн. Одоо яг л нөгөө тусдаа нэг юм хийж байгаа да манай үйлдвэрүүд гэсэн чинь энэ кластер энэ цэцэрхний кластерын сая та бүхэн яг процесс үйл ажиллагаа яаж явагдгийг сонссон баг тий. Тэгэхээр энэ бол маш том одоо дэвшил маш том одоо ихтгэлцэл маш том хамтын ажиллагаа явж байгаа юм байна. Ингэж экспортоо одоо валют оруулж ирэх ажил руугаа одоо бүгдээрээ нэгэн зэрэг нэг зорилготойгоор одоо орж ажиллаж байгаа юм байна. Энэ өстой гоё юм болж байгаа юм байна. Тэгэхээр энэ зүйлд одоо нэгдий гэсэн бас тий одоо та хэдийн мэдээлэл сонсож чадаагүй хүмүүс юу н байгаа болов. Одоо яг цэцэрхэнтэй холбоотой одоо албан байгууллага бүх хүмүүсэд л бүртгэлтэй гэдэг шүү дээ мэдээлэл авч байгаа. Гэхдээ ер нь нэг юм бас хоцорсон ч юм уу шинээр одоо яг нэг төсөл хэрэгжүүлэх гээд явж байгаа хүмүүс тандаж хэлэхэд та хэдтэй яаж холбогдож яаж хандрах хэвээр бол яг л бас зөв асуулт л та. Энд чи бас яг мэдээлэлд хүрсэн ч хүн байна, хүрээгүй хүн байна, тий аж ахуйн нэг зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Тариалан ч чинь их хвчлэндээ гэр бүлийн бизнес ингээд нэг нэгээрээ явж байгаа юм тэргээл тий. Тэгэхээр ер нь бол одоо манай цэцэрхний кластерын хувьд
Монголын үндэсний жимс жимсгний холбоо гэдэг те тэр холбооны доор явдаг гэдгээрээ ер нь жоохон онцлог кластер байхгүй юу. Тэгээд тэр жимс жимсгний холбоон дээр очиод асуухт ер нь бол мэдээлүүд бэлэн байна. Тэгээд энэ одоохондоо бол яг хуу ингэж гаргана гэд ингээд ийм тос ингэж гаргана гэд судалгаа хийгдээд ингээд гаргахад бэлтгэхтэд явж байгаа ч гэсэн бүр эцсийн байдлаар дуусчаагүй тийм ээ. Одоо эн чинь дизайн гэдэг нэг ажил явагдана. Тэгээд туршилт явагдана. Энэ тосыг яг нөгөө одоо туршилт аль үйлдвэр дээр явагдах уу энтер гэд тэгээд тэрний дараа болохоор одоо бэлэн одоо нөгөө нэг Green Label гээд өмнөх Tram гээд Европын албаны төслийн хүрээнд байгуулагдсан дэлгүүр дээр эхлээд аваач тавина. Дараа нь бид нар захиалга авна гэхээр тэгэхээр одоо шинээр орох гэж байгаа хүн байх юм бол одоо холбоогоор ч юм уу IT team төслөөр дамжаад ингээд саналаа тавиад би ингээд үйлдвэрлэлтээр байна. Манай үйлдвэр тодорхой шаардлага тавина л да тэр тухайн үйлдвэрт тийм ээ. Ийм үйлдвэр байна гэх юм уу. Эсвэл одоо би энэ үйлдвэрт ингээд ийм чанартай жимс байна. Энийг өгөөд тос үйлдвэрлүүлээд авъя гэх мэтэр ингээд ийм хамтын ажиллагаанууд бол маш өргөн хүрээнд гарч ирнэ гэж би зүгээр харж байгаа байхгүй юу? Бит хоёр бас нэг дээр ирдэг гэсэн. Нөгөө Германы Guten Gunst шиг ийм нэг white label улс хийх хэрэгтэй болов уу гэл. Тэгээд та ер нь одоо дэлхийн одоо бусад улсуудын кластераар хөгжөөд экспорт амжилттай хийж байгаа кейсүүдээс хамгийн одоо нэг сайн болж байгаа амжилттай явж байгаа кейсийг дурдвал ямар улсын ямар одоо энэ кластер энэ дэр илүү их сайн ажиллаж явж байгаа вэ? Ер нь одоо яг хуу кластер гэдэг чинь нэр томьёоны хувьд ер нь бол зүгээр ерөнхийдөө бол ингээл нийлээл ингээл ямар нэг юмлууд зорж байгаа л байхгүй юу? Альч индастри, альч үйлдвэрлэл, альч салбар байж болно. Тэгээд яг хуу зарим газар бол хоршоо гэд нэрлэлсэн байж болно, хоршоол гэсэн ч байж болно. Эсвэл одоо байж болно. Одоо жишээ нь би 22 онд Австрал ингээд явж ийм хөдөө аж ахуйн чиглэлээр ингээд суралцж ингээд туршлага судалж яхад бол тэд нар хоршоол гэж явж исэн. Тэд нар одоо жишээ нь нэг ийм одоо сумч гэх юм уу те нэг ийм одоо сумынх нь хэмжээнд тэд нар бол жишээ те нэг бүс нутаг ч юм уу ингээд ийм хоршооллогчд ингээд нөгөө нийлцсэн. Одоо тэд нар жишээ нэг миний очисон газар юу хийж исэн бэ гэх тэгэхээр хүрэн манжангаараа нийлцсэн. Хүрэн манжинг одоо нөгөө нэг янз бүрийн бүтээгдэхүүн тарьдаг, бүтээгдэхүүн хийдэг, тэрийг сурчилдаг ингээд тэр бол илүү нөгөө нэг pharmaceutical буюу нөгөө нэг эмийн журмын тийм бүтээгдэхүүн хийх ч юм уу гэх мэтэр тэрийг ингээд нийлээд ингээд ерөөсөө ингээд ийм бүгдээрээ ингээд ийм цогцороо ингээд ажиллаад тэрийг ингээд зардаг англи руу ч юм уу зардаг ингээд байгаад байгаа байхгүй юу. Гэх мэтэр ингээд ер нь бол бүгд ингээд нийлж ингээд ажиллаад өөрсдийнхөө л яг одоо тэрний оролцогч талууд өөрсдийнхөө чаддаг юм аа л ингээд хийвэл амжилттай байна гэд ингээд харагдаад байгаа байхгүй юу. Өнгөрсөн удаад бид нар одоо IT team төслийн хүрээнд одоо супер кластер гэдэг ийм одоо кластерын ийм чадахжуулах сургалтанд суугаад тэр супер кластеруудыг судлахад ер нь тийм одоо бүгд ингээл яг аль салбарынх нь бай ингээд нийлчээд ингээд нэг өөрсдийнхөө хийх юмнуудыг хийгээд нэг брендийн доор ер нь ингээд бүтээгдэхүүнүүдийг хийгээд ингээл гаргадаг ийм загварууд бол ер нь олон байгааг бид нарт бол дурдж харуулж ирсэн. Зүг. Тэгэхээр яг бизнесийн үүднээс харуул одоо бүгд л ижлэхэн ийм тодорхой хэмжээний экспорт хийхэд зардал гаргадаг. Хүний нөөц аавн аль байгуулна. Тэгээд тэрэн дээрээ маш олон ажлуудыг хийн, судалгаа шинжилгээ те лаборатори ажил тэгээд гадаад худалдаа модалтааны хүмүүс аавна гэдэг. Энэ бүх зардлуудыг маш их хэмжээгээр гаргахгүй тул бас нийлж нэгдэж дундаа нэг юм байгуулаад тэрийгэ санхүүжүүлээд ингээ явъя гэдэг нэг өнцөг байна шүү дээ те. Гэхдээ би бас нэг юм жоохон ойлгохгүй бас нэг асуу гэж бодод байгаа байхгүй. Бас нэг хүмүүсийн өмнөөс асууж. За кластер гэдээ байгаа да. За түг кластер гэдэг зүйлийн хийх ажил нь тэгвэл окей, брендинг дээр ажиллаж байгаа юм байна. За тэр нөгөө ямар бүтээгдэхүүн хаашаа экспортлох уу гэдэг дээр нь бас ажиллаж байгаа юм байна. За дээрэс нь үйлдвэрийн бүтээгдэхүүний стандарт хаяг шоших болон найрлага дээр нь ажиллаж байгаа юм байна. За тэгээ нөгөө олон улсын стандартуудыг хангах тал дээр нэгээд тэгээд мөн дээрэс нь консалтинг зөвлөгөөнүүд ингээд бичиг баримтын ажлуудыг хийж байгаа. Тэгвэл яг тэр нь одоо ингээд тэр кластерд байгаа компаниудын ч юм уу эсвэл энэ улсын ч юм уу эсвэл одоо энэ
Энэ чи баг оюуны өмч болчиход харагдаад байна л да миний хувьд. Энэ нэг зүйлийг гаргаж ирнэ чинь нэг оюуны өмч байна. Тэр ноу хав байна. Тэр ноу хав хэний өмч гэж явдсан бол тий тийм сонирхолтой юм гарч иж байгаа байхгүй. Би одоо нэг хуваарь юм ичээд кластерын яг юугээ дүрм журмаар кластерын бодлогоор өөрийнх нь компанийн тооны төхөөрөмжөө солих шаардлагатай бол солих юм байна. Ажилтнаа солих бол солих юм байна. Бүтцээ солих бол солих юм байна. Орсны харилцаан дээр ажиллах брендингийн шашхуудаа бүгдийг шинжлэх юм гээд ийм одоо зүйлийг ойлгож ирдэг. Гэхдээ эцэстээ би одоо нийлүүлэгч гэж явах юм уу? Эсвэл одоо нэг патентын төлбөр төлөөд одоо эсвэл надаас нэг юм бүтээгдэхүүн худалдаж аваад явах хэлбэрээр явах юм уу? Яах ёстой? Ер нь бол асуултыг чи ойлгочлаа. Одоо ер нь энэ загвар яаж явж байгаа юм бэ гэх тэгэхээр одоо нийлж байгаа тийм ээ хамтын одоо нэг менежмент одоо Европт бол энэ нэг нөгөө collective management гэдэг ингээ хамтын менежментийн байгууллагаар ингээд удирдаад явдаг байхгүй. Тэр нь бол одоо жишээ нь холбоо ч юм уу, кластер ч юм уу, хоршооныхоо доор ингээд хэрэгээ явж байдаг. За одоо энэ гарч иж байгаа брэнд ч юм уу те энэ одоо нэг шинээр ингээд өөр тос одоо гаргалаа штэ өрийн тос юу хоёрыг нэгтгээд ч юм уу эсвэл одоо зүгээр салаатанд хийдэг тос болгоч хоёрлаа гэх нэг технологи нэг шинэ бүтээгдэхүүн гэсэн үг штэ. Тэр бол ерөөсөө л хамтын буюу тэр кластерын өмч болно. Ерөөсөө л тэр зарцмаар явж байгаа. Дэлхийн айл ч оронд бай. Ерөөсөө бид нар бол цаашаа бас л яг тэгж явна. Одоо энэ IT-ийн төслөөс нэг тийм одоо тосыг эксперимент хийгээд гаргаад ирлээ гэж ботход тэр бол кластерын өмч болно. Тэрийг яг одоо жишээ нь одоо шаардах хангасан үйлдвэрлэл яг энэ дагуу үйлдвэрлээд энэ брендийг тавиад ингээд тавь гэж хэлнэ. Тэд нар тодорхой хэмжээний одоо нэг тосон дээр хэдэн төгрөгийн хураамжтай комисшнийг тэр кластертаа өгөх ёстой. Энэ тэрийг өгөөл явна гэсэн үг. Тэр бол оюуны өмч гэд бас яг хөө тэн дээр бол бид нар трейдмарк ч юм уу те аваад явж болно. Тэр бол бас тэгэхээр ер нь оюуны өмч бол нэгсэндээ оюуны өмчийн хэлбэр учраас энэ бол ерөөсөө нийт кластерын өмч гэдэг. Энд бол маш олон жишээ байдаг. Би тэрнээс дурдж өгч бас болно. Тий. Тэгэхээр яг би нөгөө бизнес эрхлэгчийн бас нэг тий бодож байгаа юмыг л асуух гал оролдоол байна л да. Тий. Зөв. Тэнгүүд нь одоо ингээд бид нар яагаад энд орох ёстой вэ гэдэг шалтгаан бол миний харж байгаагаар бол ийм юм шиг байна гэж бол. Юу гэхээр зах зээл бол хангалттай тоон байгаа. Бид нар хурд экспорт хийх боломж бол байна. Гэхдээ дангаараа хийн гэвэл энэ бол баг зүгээр шууд худлаачгүй боломжгүй зүйл. Яагаад тэгэхээр эн чи сайн мэрэгжилтэн ч цөөхөн байна. Гарын 5 уран дотор байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань салбарын төлөө ажиллаж байна. Нэг үйлдвэрийн төлөө биш. Тэгэхээр бид нар зүгээр түрүүнийх шиг тэр одоо мэрэгжилтнүүд бүх хүмүүсүүдийн гаргасан зүйлсийн дагуу зүгээр урдгаа хийхэд хангалттай компанийнхаа орлогыг хэд дахин өсгөх боломжтой юм байна гэж одоо энгийнгээр ойлгогдчихд тээ. Тэгэхээр энэ дэр одоо бүтээгдэхүүний шаардлагатай дээрэс нь бол одоо маркетинг сурчлагаа зах зээлд нийлүүлэх борлуулах гэдэг ажил ч гэсэн одоо кластерийнхэн замаар явагдах тий. Бүгд ер нь хамтарч хийгддэг. Тэгэл ер нь одоо ер нь сүүлийн үеийн одоо чиг хандлага юу байна уу гэдэг чинь одоо материаллог одоо гэхээсээ илүү те материаллог бус бит бус энэ оюуны өмчүүдийг хамгаалах ийм юмнууд айгүй их одоо ялангуяа энэ классрууд дээр байдаг байхгүй юу. Тэрний жишээ нь болохоор одоо трейдмарк байна те нэг брендийг ингээд бид нар одоо оюуны өмчөөр баталгаажуулаад явж болж идэг. За одоо манай увсих гэдэг чинь те болно. Увсын цэцэргэн гэдэг газар зүйн заалт. Газар зүйн заалт өөрөө оюуны өмч байхгүй юу. Тэгэхээр энэ оюуны өмчийг баталгаажуулж байгаа энийг бол хин нэгэн увс хүнс гэдэг компани ч юм уу увсын засаг даргын тамгын газар эзэмших боломж байдаггүй байхгүй. Одоо бид нар тэрийг Европын холбоонд ингээ бүртгүүлэх гээд ингээд явж байхад тэрний эрх эзэмшигч буюу right holder гэдэг байгууллага байх хэрэгтэй гэж үздэг. Тэр нь одоо нөгөө нэг бүх тариаланч тийм ээ үйлдвэрлэгчний төлөөллийг тодорхой хэмжээнд багтаацсан ийм төрлийн бус байгууллага эрх эзэмшнэ гэсэн бичдэг. Тийм зөв. Систем нь бол их зөв. Оюуны өмчийн хувьд бол маш нарийн системээр явдаг болохоор би нэг юм ингээ хийчихлээр одоо энэ холбоо ингээд аваад ингэж юм байна. Эсвэл би энийг ингээд эзэмшихгүй надад өгөхгүйгээр ингээд тусдаа нэг хэсэг хүмүүс ашиг олчих юм байна гэсэн тэр айлт бол байхгүй байх л ёстой байхгүй юу? Ер нь нэг жижигхэн тариалан ч гэсэн тэр үнэхээр яг одоо жишээ нь увсын тэр
одоо жишээ нь цэцэргэн гэсэн газар зүйн логог ингээд бүтээгдэхүүндээ ашиглая гэх юм бол тэнд нь ирэх байгаа шүү дээ. Тэр яг газар зүйн тэр одоо хил байдаг байхгүй юу? Хилийн заагаад өгсөн энд бүс нутагт ургасан цэцэргнийг усын цэцэргэн гэж нэрлэнэ. Энэ газар зүйн логог ашиглаж болно гэд ингэсэн. Тэгэхэд тэр хүнд бол тэрийгэ юугаад чанарын шаардлагаа хангалтсан багт эзэмшдэг. Гэхдээ тэр хамгийн гол нь тэр төрийн бус байгуулагч юм уу тэр кластрынхаа гишүүн байх хэрэгтэй. Тэрэн шиг маш олон оюуны өмчүүдийг бол шат дараалаад ингээд гаргаад ирж болдог. Энэ нь болохоор ерөөсөө л доктортой хөгжил. Тэгэл одоо экспортод зорж байгаа ийм хандлага байхгүй юу? Францын шампань мужид ургасан нөгөө нэг шампанск шампанск гэмэл нь шүү дээ. Тэгээ одоо бол нөгөө нэг бүхний дээрээ бол sparkling гэдэг нэршлиг авах хэвээр. Тэр Францын тэр шампань гэдэг мужид ургасан бол тэр шампань гэдэг нэр авах хэвээр юм шүү дээ. Яг тэрнтэй адилхан юм шүү дээ. Яг үнэ. Тэгээд одоо цэцэргний гаралтын хувьд бид нар яаж ихсгэж чадах уу? Одоо ихсэх үү? Ихсхийн тулд юу хийх ёстой юм бол? Яг одоо яг нөгөө цэцэргний хувьд нэг маш хүнд үе дээрээ явж байгаа үе байдаг байхгүй юу? Яагаад вэ гэхээр цэцэргэн одоо сүүлийн одоо 10 жилд бол үн баг хിവэрэ байж байгаа, килограммын үн өсөхгүй тийм ээ. Тэгээд бас ингээд нөгөө одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт маш зогссон хэмжээнд ч юм уу тийм ээ. Тэгсэн. Нэг үе одоо зогссон. Тий, зогссон. Одоо шин бүтээгдэхүүн гарахгүй ингээд ингээл нэг ийм юу гэх юм гацалтанд орцсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэгэл зарим нь цэцэргэн тариад ямар ч хэрэггүй юм байна. Тэрний хажууд одоо нэрс тарчи тий айгу үнэтэй байна. Айнс тарчи гэх мэтэр ингээд өөр жимс рүү талбайгаа ингээд болж байгаа энэ төр гэл ингээл ийм юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол энийг одоо жишээ цэцэргний кластраараа юу гэж харж гинүү гэх тэгэхээр бид нар цэцэргнийхаа чанар тэгээд цэцэргнийг одоо илүү ингээд нөгөө нэг одоо цэцэргэн одоо хэрэглэгчдийн мэдлэгийг ингээд илүү дээшлүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй байна. Цэцэргнийхаа тариаланчдынхаа тий одоо нөгөө нэг мэдлэг боловсролд анхаарах хэрэгтэй юм байна. Илүү одоо ингээд нөгөө боловсруулах одоо юу гэдэг нь тэднийг нэг мэдлэг боловсрлоор ингэж хангах enlightening хийх ийм юм руугаа бас илүү ажлыг аль тий явж байгаа байхгүй. Өнгөрсөн жил гэдэг чинь манай цэцэргний кластраараа хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг юмыг одоо цэцэргний талбай дээр хэрхэн хэрэгжүүлдэг гэдэг талаар хөдөө аж ахуйн сургуультай хамтраал ивент зохиолоо тэнд ингээл бүх тариаланчд яг одоо хөдөө аж ахуйн сургууль дээр болно онлайнаар оролцох тийм ажлуудыг жишээ нь бид нар бас хийсэн. Тэгээд одоо цаашдаа бол ингээд нөгөө хэрэглэгчдийг бас тэрэнд мэдлэг өгөх те мэдлэгээр хангах мэдээлэлээр хангах ийм ажлууд дээр бас юу хийх вэ энэ төр гэл ингээл ярилцаал ингээл явж байгаа. Үйлдвэрүүд бол ингээл бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээрээ бол арай илүү ажиллаад ингээд явж байгаа. Ер нь 25 онд бол цэцэргний одоо буцаа сэргийлт гацалт тий гацалтаасаа гараад сэргийлтэнд орох тийм тал руугаа хандах болов гэж би бас харж байгаа юм. Зөв. Одоо тэгэхээр яг нөгөө нэг яг кластер холбоо гэд ярих юм бол энэ нөгөө нэг яг ямар асуудал байна, ямар дэмжлэг хэрэгтэй вэ? Хаанаас тийм нөгөө нэг юм гаргалгаа байж болох уу гэдэг тал дээр та одоо юу гэж хариулах вэ? Одоо чинь үгдийн төр засгийн бодлого гэдэг юм уу? Эсвэл одоо нөгөө нэг хувийн хвшлийн дэмжлэг тийм үү? Ард түмний дэмжлэг ч юм уу? Яг тэр талаас одоо харуул одоо нэг асуудал юу вэ? Тэр талаас нь талаар яриад. Тийм, ер нь бол угаасаа ингээд бид нар ингээд кластер болоод ажиллахад төрийн дэмжлэг хамгийн чухал байгаа юм. Өнөөдрийн хувьд бол ер нь бол төр өөрөө нөгөө нэг энэ кластер гэдэг дөнгөж эхэлж ойлгож ирсэн тийм ээ. Сүүлийн үед ярьж байгаа. Одоо турч үзээгүй ганц шийдэл үлдчихэд шүү дээ. Нэг бусд нь жоохон ингээд янз бүр үзээ бас арга ивэ болохгүй. Тэгвэл одоо нийлж нэгдэж нэг үзээ та тий. Тий. Тэгэхээр энд бол одоо бол төрийн дэмжлэг бодлого бол маш чухал байгаа юм. Тэгээд энд бол дараагийнх нь одоо хөрөнгө оруулалт, entrepreneurship ийм ажлууд тэгээд яг бид нар нөгөө сая ингээд IT-ийн төслийн хүрээнд ингээд нэг яг онлын хувьд кластерыг нэлээд судалсан байхгүй. Одоо бид нар яг кластерын хөгжлийнхөө түвшинд ямар түвшинд явж байгаа юм гэхээр ихэнх кластерууд болохоор үйлдвэрлэгч нар байна уу, түүхийн нийлүүлэгч нар буюу одоо манай хувьд бол тариаланч тийм ээ, цэцэрлэгч, жимс тарьдаг хүмүүс тэгээд нөгөө эрдэмтэд гэсэн ийм одоо институт ч юм уу те ийм одоо triple helix гэдэг ийм хэмжээнд бол зарим нь ингээ хүрсэн байгаа.
Энэ болохоор ингээд нэг юм Пентагон буюу юм 5 оролцоо байж илүү одоо илүү сайн супер классер болоод нөгөө миний хэлсэн шиг юм амар олон оюуны өмчтэй энэ төр хөгжөөд ингээд явах юм байна л да. Тэгэхээр одоо тэнд бол төр байждаг. Төр ерөөсөө ингээд тэр бодлого модлоготойгоо бүх юмтайгаа ингээд ороод тэрийг ингээд классерыг одоо бусдад нь бүр одоо ингээд бүгд ойлгомжтойгоор ингээд бодлогын хүрээнд дэмжиж өгч явах хэвээр. Тэгээд хөрөнгө оруулалт санхүү энтер үүсгэж өгч яадаг entrepreneur гэсэн хэсэг байх хэвээр гэдэг. Тэгэхээр манай яг классерын хувьд бол одоохондоо бол яг бас тэр Пентагон гэсэн загварыг илүү ингээд үйл ажиллагаанд оруулъя гэж 25 онд нэг тийм жоохон төлөвлөгөө тавьчаал явж байгаа. Нөгөө нэг асуулт дахиад лавшруулахад төрийн ямар бодлого хэрэгтэй? Төр яг ямар бодлого хийх хэрэгтэй тийм. Тий, төр бол одоо жишээ нь кластер гэдэг чинь юу юм бэ гэдгээс л эхлэх байхгүй. Кластерын хувилж чадах тийм ээ. Кластер гэдэг ойлголт нь ч юу юм гэдэг нь алга. Тэгэхээр энэ кластеруудыг ингээд нөгөө нэг кластер юу гэдэг чинь юу юм гэдгийг хуульчлахаас аваад эхэлнэ гэсэн үг. Ядаж нөгөө юм эхлэхдээ нэг хууль дүрм журам тэр нь байх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчинч гэсэн одоохондоо ер нь бол байхгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрнээс ингээд эхэлнэ гэсэн үг ерөнхийдөө. Би яг нэг юм яхад бас нэг юм тэр Пентагон өмнө ч гэсэн сарангуй бас Пентагон загварын тухай бас бидэд нэг хальт ирсэн. Тэгээд би бас ингэж бодож байгаа. Одоо ингээм бид нар чинь бас үндэсний үйлдвэрлэл дээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрч чадж байна тий. Зарсэр гутал гэдэг. Гэхдээ яг чацарга нь бол одоо ингээд сүүлийн үеийн handmade бүтээгдэхүүнүүд маш ихээр хийгдэж байна тий. Бараг нэг гарын сав, нүүр цэвэрлэгч бүх юмд одоо ингээд жимснийг оруулсан жишээнүүд дэлхийд дээр зөндөө байна шүү дээ. Үнэр амттай. Safeguard гэдэг компани хүртэл 9 журийн төрлийн амттай үнэртэй гарын харин цэврийн савн оруулсан байна. За тэр хүнсний бүтээгдэхүүн бол маш олон байна. Талх, нарийн боо, тэгээд идэж уух юм, тараг, ундаа, ус, шингэн хүнс, хуурай бүтээгдэхүүн гэдэг. Тэгэхээр энэ ард түмнэрээ эн чинь бас нэг эрэлттэй холбоотой бизнес болж чадвал хүмүүс нэрсээ биш нэрсэж тариад чацарнаас тарина шүү дээ тий. Нөгөө худалдаа өгч байхгүй болохоор энийг чи хэн хийх юм тий. Нөгөө тариад тэрийг одоо нэг хэдэн хүүхдүүдтэй эсвэл орж гарч байгаа хүмүүстэй нэг барайн хийгээд эсвэл нэг өөрөөсөө нэг тий нэг цайны ханд болгоол идэж уухаас цаашаа тэр чин зах зээл байхгүй байдаг шүү дээ тий. Тэгэхээр та ч гэсэн одоо энэ ус хүнс төр ингээд яг бизнесийн компани дээр ажилладаг хүний хувьд одоо тэр энэ хоёр дахь зах зээл ч юм уу эсвэл одоо нөгөө бусад компаниуд тэр түүхийдийг аваад бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн гоо сайхандаа найрлагандаа оруулдаг учраас хэдэн сая тонны те ийм зах зээл уг нь уусах боломж байгаад идэг. Гэхдээ яагаад тэгдгүүн бол яагаад одоо тэр сүү бол одоо энэ дэр маш сайн явж байгаа шүү дээ те. Хөдөө малтай айлаас сүүн бүтээгдэхүүн хийхэд тулд маш олон компаниуд те одоо сүүний цэг байгуулаад худалдаж аваад тээврийг хийгээд бүх юм хийгээд ариу төлөвлөлт бүх юм хийгээд ингээд нийлүүлээд байгаа. Чицарныг яг саяны сүү шиг те ийм болгохын тулд одоо юу нь болохгүй юм бол яг хувийн хвшлийн зүгээс хараад. Яг нь ер нь олон юм байна л да. Чицарган одоо тарих гээл ер нь олон юм л ярьдаг л да. Тариаланчд ингээд зовлон их одоо жишээ нь тариаланчдын гэдэг одоо газар аваад ингээд нөгөө чицэрнийхаа талбайг ингээд нөгөө плантацаа том болгоол ингээд тариагээд тэгэхээр газар олохгүй байна. Эсвэл олголоо гэж ботгоод одоо нөгөө тэр усны одоо услага гэдэг чинь тариаланд хамгийн чухал юм шүү дээ. Ер нь жимс гэж тэгээ бүх тариаланд. Тэгэхээр тэгэл нөгөө усны услага очих боломжгүй газар эсвэл хог могтой газар ингээд өгж байна тий. Жимс тэгэхээр нөгөө нэгсэндээ бас энэ төрийн бодлого дутж байгаа зү. Тэрийг тарья, ургуулъя гэд ингэж бодож байгаа хүмүүст ингээ газар олдохгүй эсвэл тийм үү газар олдож байна гэсэн юм жишээ ер нь хамгийн их сонсогдтiin. Тэгэхээр энийг ганц хоёрхон журам ч юм уу хууль гаргачихад бүх нийтээрээ тэр гой нөгөө жимс ургах боломжтой газар нь байшин барих биш. Тэ? Хөнгөлтөө үнгүүч гэсэн газар аваад одоо нэг мод тари гэдэг шиг цэцрэн тарьдаг тийм улс их орн одоо газар тариаланч тийм бодлого гараад өгчүүл хөдөлмөрлөл хийл гэдэг юм биш үү ер нь бол тий тариаланчд ер нь бол тэгж ярьдаг. Тэгээд үн тэг хоёрдугаарт нь болохоор үн гэдэг юм чинь хамгийн чухал шүү дээ. Маш их хөдөлмөр ордог энэ цэцрэн тариалт. Одоо ингээл 4 сард бид нар жоохон дулаарангууд эхэлдэг. Одоо энэ төвийн бүсийн тариалтын ажил ингээл 4 сарын 10 дээр 15 дээр ч юм уу эхэлнэ. Усад арай сүүл
дулаардаг учраас нэг 5 сар төхүүлэл эхлэн те. Ингээл ажиллаал тэгчээл ингээл намар ингээл нөгөө жимсээ түүж авах гэхээр одоо маш их зардалтай тий бараг бизнес болж чадахгүй болчоод идэв. Тэгэхээр энийг ингээд нөгөө нэг дэмжих одоо бид нар гэдэг чинь үйлдвэрлэгчтэй бас жимс авах гэд нөгөө тарьсан хүн чинь жимсээ мөнгөөр нь өгчмөр байдаг. Зээлээр өгчмөөргүй. Тий одоо ингээд нөгөө 10 хил жимс авчраад ус хүнст ингээд өгөөд мөнгө авчих гэхэлэр бид нарт тэр мөнгө нь бас байж идэггүй байхгүй. Тэгэхээр бас л төрийн бодлого байхгүй. Яагаад тэр үйлдвэртэй жимс авах гэж байгаа үйлдвэрт ингээд тодорхой хэмжээний одоо тэр мөнгийг нь өгч юм уу байж болохгүй юм. Бид нар тэргээр бүтээгдэхүүн ятаж хийчээд мөнгөний өгмөр байгаа байхгүй. Тэгтэл тэр хүн чинь жимс хаваржангаа ажиллаад зунжангаа талбай дээр ажиллаад намар жимсээ өгөх гэхлээр нөгөө үйлдвэрийн зээлээр аавна гэдэг те. Дараа төлбөртөө. Тий дараа төлбөртөө намар өгнө, өвөл өгнө гэл. Ингээл ер нь бол үйлдвэр мөнгөгүй байж хахад тариаланчтэй. Ингээл ер нь бол төрийн бодлого дутаад идэг байхгүй юу? Ер нь тэдэд ингэж боддог байхгүй юу? Тэр бум мод чи ер нь бас их чацраг нь байж болох юм шүү. Чи мод л үсдэг үсэн. А гэхдээ энэ чинь тэгвэл чацрагнаа мод болгочих шүү дээ сүлд. Би бас нэг бид нар ингэж ярьдаг байхгүй нөгөө. Шамарт байгаа зөвгийн болыг шамарт зарах биш. Зөвгийн бол хизээж нөгөө хийх боломжгүй газар нь худалдаалал ашигтай шүү дээ. Үр өгөөжийн хувьд. Үнцний хувьд. За хөвсгөлд шамрын зөвгийн бол од. Хөвсгөлийн нэрс шамарт бол од. Тэгэхэд бид эдний хараад идэг нэг юм байдаг байхгүй. Бид нар энэ онлайн худалдааг дамжуулаад онлайн худалдаагаар энэ орон нутгийн бизнесийг дэмжих тийм хөтөлбөр зарлах ийм зорилго бас байдаггүй санаа. Тэрний юу гэхээр ингээд бүс нутгийн хэрэглэгчдэр бие биенээсээ худалдаа авалт их хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор нөгөө шамарта сэлэнгтэй зөвгийнхөө тэр чи зөвгийн болоога хандсан. Өөрөөсөө сэлэнгийнхэн нөгөө зах дээр зараад байгаа шүү дээ. Тэр чин өөр нутгийн зах дээр зарагдах хэвээр зүйлийг өөрийнх нь нутгийн зах дээр зараад байгаа. Эсвэл нэг ченж ирээд аваад тэр нь Улаанбаатар зарж байгаа тий. Тэгэхээр уг нь бол бид нар бас нэг өрсөлдсөн захиалгын систем бас яригдж ирсэн. 21 тэргээ бид нар хөрөнгө оруулалт гэж яриад байгаа. Өрсөлдсөн захиалга гэдгийг. Тэгэхээр бидний нэг програм хөгжүүлж байгаа юу гэхээр өрсөлдсөн захиалга нь эхний хөрөнгө оруулалт хэлбэрээр явдаг болгоё гэж байна. Тэгэхээр одоо би намар авах зөвгийн балынхан мөнгийг одоо төлчихье. Яг зөв. Шамраас онлайнаар төлчихье. Тэгэл зочил одоо тэр шамрын бүх зөвгийн балуудын бүртгэж авал бүх одоо энэ Улаанбаатарын ард иргэдээс захиалга авчна. Тэгээ яг тэрнийхэн дагуу намар нь юу тэр нэг зөвгийн балныг болох үед нь босныхын дараа нь хүргэлт хий гэдэг чинь. Гэхдээ тэр мөнгөнд бид нар төрүүлээд урьдчилаад өгж байгаа юм чинь яг тэр нэг үн өсгөөс нь өмнө хямдхан үнээр авчихна. Early bird гэдэг нэг тасалбар авч байгаа юм шиг тийм. Тэгэхээр бид нар 15,000 төгрөг болж намар өсдөг юмыг одоо бид нар 8,000 төгрөгөөр урьдчилаад гэр бүлийнхээ хэрэгцээнд мөнгөний төлөөд явчихна. Тэнгүүд тэрийг санхүүжилт гэж харж байгаа хгүй бид нар тэр системээ. Тэгэхээр тэр системээр урьдчилсан захиалга өгөхөөр тэр шамрын хүн чинь тэр мөнгөөнийх нь 70-80% нь тариалангаа хийгээд эсвэл нөгөө юугээ нөгөө үйлдвэрээ хийчтэй те гар гэр үйлдвэрээ тэгээ явчихна. Тэрэн дээр нь биднэрт хэрэгтэй зүйл нь юу байсан бэ гэхээр за бид нар систем бол хийж чадаа та. Яг та хэд шиг кластер хэрэгтэй байгаа. Энийг өдөртөө зөвхөн бол. Тэр нөгөө Pentagon гэд яриад байгаа загварын чинь тэр entrepreneur чинь наатчихсан л ахгүй нэгсэн доо. Бид энийг хийх гэхээр олон жил хэрэгж байгаа хгүй. Яг хөдлөх гэхээр бид нар өөрсдөө зардлаа бүгдийг гаргах гэдэг. За тэгэнгүүтээ тэр дотор чинь нөгөө юм баталгаажуулалт найдвартай итгэлтэй байдал хүний мөнгийг авчид алга болчиход нөгөө зөвгийн болоо өгөхгүй алга болчихвол яах вэ те. Тэхийн тулд дунд нь бас дээрээс нь сагуугийн батлан дах. За энэ захиалгачвал энэ урьдчилаад өгсөн захиалгын бол мөнгө нь бол байгаа юм байна. Тийм учраас зээлэрч болтгоо төрүүлээд нөгөө урсгал зардлын нөгөө газар тариалан эрхэлдэг хүмүүстэй гаргажий гэд. Тэгээ тэр хэд чи юмаа хийснийхэн дараа бүтээгдэхүүн бэлэн болгонгууд бид нар хэрэглэгчийн хүрдэгч. Тэгэхээр манай монголчууд урьдчилаад маха, сүү, ногоо, жимсээ үнд орохоос нь өмнө урьдчил захиалдаг болчвол эдийн засгаа сэргээгээд дээрэс нь хөдөө орон нутгийн бизнесийг ингэж хөгжүүлчих юм болоо гэж хараад байдаг юм. Тэлгүй байх. Ер нь тийм одоо төр болвол тэрийг яг үндэ яг тэр team сэтгэлгээ, entrepreneur сэтгэлгээ байхгүй ч юм уу одоо яг тэрийг хийх өнөөдөртөө чадамж байхгүй учраас тэрийг ингээ хийх бид нарт одоо класс руу тэрийг хийх боломжийг болгон хэмжээнд ингээд ийм хөрс тавьж бүрдүүлж өгөх хэрэгтэй байхгүй юу? Бид нар тэгвэл одоо хийгээд бэлэн байна. Одоо тэгэхээр бид нар энэ дээр нь тодорхой хэмжээний бид нар тийм их юм нөгөө мөнгө төгрөг аваад тэгэх тийм сонирхол байхгүй. Зүгээр л
энийг ингээд бүтхийг харахыг хүсэж байгаа байхгүй болохыг харахыг хүсэж байгаа. Тэгэхээр бид нар кластертайгаа нийлээд те бүх кластертай нийлээд нэг системээ зангиддаг ч юм уу тэгж чадах юм бол тэрнийх нь эхний зардлын төр болон те хувийн хвшлүүд ч юм уу дааж чадах юм бол магадгүй ард иргэд ч гэсэн энийг дааж чадах юм болоо гэж бодож байгаа. Бид нар сүултээ бодсоо байхгүй. Бараг хандвэр энэ системээ нутгийн бүх гэж ярьдээ шүү дээ. Тэр шиг нутгийн дэлгүүр онлайн дэлгүүр нээх гээд байна. Манай сэлэнгчүүд таана увсчуу таана хөвсгөлчүү таана тэгээ бүх нутгийнхан дундаа бүгдээрээ экспорт хийе. Экспортыг хаашаа хийе? Бусад аймаг руу хийе. Улаанбаатар хот руу хийе. Тэхийн тулд нэг ийм төсөл явж байна. Энэчнээс хотод амьдардаг те төрсөн нутг руугаа те хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүсээ бол 1000 гэхгүй 5000 гэхгүй төгрөг хийх юм бол бид нар энэ системийг угсраад саяны кластерын юмтай холбоод босгочгаар харагдаад байгаа юм. Уг нь тэгж боддог байхгүй. Ер нь их зөв бодсон байна. Яг л ингэж л явах хэвээр. Угаасаа нэг компанитай ч юм уу нэг хоёр талд байгаад байгаа хүмүүс болж хувирж явах шиг. Бид нар ер нь бол ингээл нийлээл энийг ингээ хөгжүүлэл гаргаад ирэх хэрэгтэй байхгүй. Зүгээр нэг яг сая ярьснаас ингээд нэг юм санахад бид нар нэг юм зах зээлийнхээ ингээд нэг борлуулалтын судалгааг ингээ харж байгаа жишээ нь усын бүтээгдэхүүнийг тэ тухайн одоо бүс нутагт хэн авч ийн вэ гэдгсэн чинь Эрдэнэт гээл ингээд юусан чинь ингээд зүгээр юм наривчсан судалгаан дээр Эрдэнэтэд байгаа усынхын жишээ нь тэрний нутгийнхэн 70-80% худалдаа авалт хийсэн. Тийм яг тийм тоо гарч ирсэн би бүр гайхчихсан. Хятадд өвөр Монголд экспорт хийхдээ энэ аргыг хэрэглэх гэж үзсэн байхгүй юу? Тэрний үгээр ингээд нөгөө Аран Монголоо гэсэн сэтгэлээгээр худалдаж авъя. Энэ бүтээгдэхүүн худалдаж авч байгаа юм биш шүү. Энэ бол Монгол руу эдийн засгийн дэмжлэг үзүүлж байгаа. Нийгмийн хариуцлагын худалдаа авалт шүү. Тийм учраас бид хоёр бид ингээд компаниар ингээд санаа гаргаж байгаа байхгүй. Гэхдээ тэрийг нэг шошго болгож чадахгүй байхгүй. Яг нэг лейбл те. Одоо тэр Германы гүүдийн гүнштэн гэдэг шиг яг тэр бүтээгдэхүүн дээр нэг шошгыг хараад энэ ч байгаа энэ мөнгө нь яг Монгол улсын нөгөө одоо нөгөө энэ газар тариалан эрхлэгч нар руу орд юм аа. Шинэ одоо 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүдийг тийм хөдөлмөр фермжүүлэх ажил руу шингэд юм аа гэдэг тийм юм шошго гаргаад зарчийтаа гэж бодсоохгүй. Тэгэх юм бол өвөр монголчууд яг үүндээ хангалттай ийм олон бүтээгдэхүүн гоё бүтээгдэхүүнтэй байгаад байхгүй. Монголоос илүү гоё бүтээгдэхүүн эдэлж хэрэлж байгаа байхгүй. Тийм. Гэхдээ Монголын бүтээгдэхүүнийг яагаад авах юм бэ гэдэг асуултыг бидний нөгөө дэлгүүр дээр юм зарж хад асууцахгүй. Тэгэхээр бид нар за энэ бүтээгдэхүүнүүд тодорхой хэмжээгээр яг чиний хүсдэг шиг байж чадахгүй болно. Жохон нэг юм чанарын шаардлага хангахгүй болно. Гэхдээ энэ бүтээгдэхүүн бол яг нөгөө Монголоос ирсэн Монгол хүний ур ухаанаар ирсэн учраас энэ чиний өгсөн борлуулалт худалдаа авалт чинь Монгол хүнд тусалж байгаа. Чи тэгэхээр энийг худалдаж авах нь яг бүтээгдэхүүн худалдаж авч байгаа биш ээ. Чи яг зүгээр Монголын эдийн засгт хөв нэмэр оруулж байгаа. Тэр чинь нөгөөс нөгөө монголчуудаас олон монголчууд тэнд байгаа шүү дээ. 6 сая монгол байна гэдэг ба шүү дээ. Тэгээд дээрэс нь нөгөө нэг орлого нь биднээс баг 2-3 дахин өндөр байгаа байхгүй юу? Хэрэглээ нь супер болцсон. Харин тий. Тараг гэхэд 9 жороор. Талах гэхэд 9 жороор байгаа. Тэгээд бидний Монгол одоо Монголын бүтээгдэхүүн яагаад авах юм бэ гэдэг асуулт бид нар бодож хариулж чадахгүй. Гэхдээ энэ нь бол нийгмийн хариуцлага. Тэгээ баг сүүлдээ баг нөгөө чи Монгол биш Монгол хүн бол монголын юмыг аваа гэдэг өвөр монголчууд баг хэлэх нь холгүй юм болж байгаа байхгүй. За миний нэг асуулт бол нэг Увс хүнс компани стратеги инновац хариуцсан захирал гэж байна. За Увс хүнс компани сүүлийн үед ямар шинэ онцлогтой бүтээгдэхүүн юм эсвэл ажлууд хийж байна. Тэрнээс бас нэг товч ярий те. Ер нь бол Увс хүнс компани чинь яг анх үүсэлнэ гэх юм бол 42 оны компани л да 1942 онд тий тэр суурин дээр явж байгаа компани тий 80 гаруй настай тий тэгээд тэнд чинь ер нь олон түүх яригдсан тий 90 оноос хойш ингээ хувьчлалт гарчиж байгаа хувьсаад компани баггүй бид нар бол тэгэл маш олон одоо амьдралын мөчлгүүдийг даваа явж байгаа. Тэгээд 22 оноос бол бид нар ерөөсөө доктортой хөгжил гэдэг юм руу илүү ингээд зорж явсан гэдгээ ойлгоод ерөөсөө доктортой хөгжил рүү зорьсон одоо энэ стратеги илүү одоо наривчилж гаргаж ирээгээд одоо багаараа ер нь бол нэлээ нэг зунжангаа ашлаад бид нар Аси хараа эрхэм зорилго энэ төрөө яг одоо орчин үеийн доктортой хөгжлийн одоо sustainable development тий
ESG гэж ярьдаг. Яг хөө goal тал руу. Бид нар тэгээд ер нь sustainable team vision mission ингээд гаргаад ингээд явж байгаа компани баггүй юу. Тэгэд энийхээ хүрээнд ер нь бол бид нар өмнө нь бэлтгээд бол маш олон ажлуудыг хийсэн байдаг. Ус хүнс компани бодвол дангаараа одоо ингээд яваад бол яг хөө мэдээж болчихно л доо. Тэгтээ бол бид нар бол бас энэ ийм хамгийн одоо том хамгийн эртний одоо усын үйлдвэр гэсэн утгаараа бид нар бол энэ тэр тухайн бүсийн эдийн засгийг өөдөн татах ёстой. Тэр ард түмний доктортой гэдэг чинь юу юм те? Тэнд байгаа бидний одоо ажилтай холбогдож байгаа зүйлүүдийг ингэж ирээдүйд хэвээр хадгалж үлдээх энэ гэсэн ийм зорилгоудын хүрээнд ажлуудыг хийсэн л дээ. Тэрний одоо нэг нь бол энэ усын цэцэрхэн газар зүйн заалт байхгүй юу? Одоо шампан мөж шампанск те шампейн энэ дарсны түүх чинь одоо энэ газар зүйн заалт болоод 100 жил болж байгаа байхгүй юу? Одоо 22 онд усын цэцэрхэн газар зүйн заалтыг Европын холбоонд бүртгэхдээ одоо ингээ 3 жил гэ тэгэхээр дөнгөж л одоо бараг төрж байгаа гэсэн үг. Энэ бол бидний тухайн одоо орон нутгата тэр газарт оруулж байгаа бид нар доктортой хөгжлийн зорж байгаа тэр одоо тод жишээ. Тэгэхээр энд бол ус хүнс тэрийг бол зөвхөн ашиг хүртэхгүй нийт одоо ус нутгаараа хүртэх тийм ажлуудыг ингээд хийгээ явж байгаа гэсэн үг. Тэгээд яг хамгийн сүүлийн үеийн сонноос гэх юм бол энэ зүүн манай Увс аймгийн 100 жилийн болж байгаа. Тэгээд 100 жил болж байгаа тэр Увс аймгийн одоо 80 гарсан настай компанийн хувьд бол бид нар дээр бол мэдээж хамгийн чухал үүрэг ирж байгаа. Тэгэхээр яг одоо манай компани бол олон юм үйлдвэрлэдэг л дээ. Одоо тэнд чинь сүүс үн бүтээгдэхүүн, газар тариална, гурил үйлдвэрлэх, талах нарийн боов хийх, цэцэрхэн тариалах, цэцэрхнаараа бүтээгдэхүүн хийх, ер нь тэл зөндөө штэ нөгөө 42 оны компани хүнсний үйлдвэр нь байсан учраас ер нь хүнсний бүх суурь юмнуудыг хийж байна. Гэхдээ бид нар зорж байгаа юм ерөөсөө нөгөө экспортын зорж байгаа гол стратегийн бүтээгдэхүүн чинь юу ахгүй юу? Цэцэрхэн учраас цэцэрхэн дээр одоо яг цэцэрхэн ийм хэцүү нөхцөл байхад бид нар 100 жилээрээ цэцэрхэн дээрээ илүү ингээд ийм хөгжүүлэлтийг хийгээд ер нь бодлогын хувьд бариад нөгөө өөрсдийнхөө вижн мишндээ ч гэсэн тааруулаад цэцэрхэн дээрээ нэлээд олон хөгжүүлэлтийн ажлуудыг хийгээд энэ зүүн бол одоо жишээ нь цэцэрхэн дээр би бас их л гоё болох болов гэж өөрөө л тогтоод тэл та мэдгүй хүмүүс ямар ч гэсэн бид нарт бол 3-4 ер нь бол цэцэрхэн дээр суурилсан шин бүтээгдэхүүн байдаггүй байсан, огт байдаггүй байсан. Шин бүтээгдэхүүн гарах гээл одоо сабагла бодол тэрний одоо бид нар туршилт гэж маш олон юм хийдэг байхгүй гоё шинэ төлөвлөж авах гал. Тийм тэр чинь одоо бид нар чинь хүүхд төрүүлж байгаатай л ялгаа юу ах вэ тий. Тэрэндээ бид нар ингээл догтлолтолт байж гэн. Тэгэл зарим зөвхөн цэцэрхэн дээр гэлтгүү ингээд хид хідэн бүтээгдэхүүн гарч байгаа л да. Яг цэцэрхэн дээр суурлаад болвол бид нар өөрсдөө үйлдвэрлэхээс гадна зарим нэг үйлдвэрүүдтэй хамтраад Монголын үйлдвэрүүдтэй хамтраад усын цэцэрхэнтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд зарим нэгin өчигдөр энэ төр яг сүүлийн туршилтаа хийгээд амсаад энэ төр бас яг л тийм л ямар бүтээгдэхүүн түүхэн үе одоо таарчлаа гэдэг. Ер нь яг нэг нь хэлж болно л доо. Яг олон бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ тэр тухайн үедээ яригдаад явах бах. Яг зүгээр нэгийг нь гээд дурдах юм бол бид нар Монконди гэдэг нөгөө чихрийн үйлдвэр байгаа шүү дээ. Тэр одоо жишээ нь тэр үйлдвэр маань Австраас цэцэрхэн оруулалт цэцэрхний бэлтгэж оруулж ирээд нөгөө цэцэрхэнтэй чихэр, хатуу чихэр олон одоо нөгөө ийм зөөл нөгөө шоколадын чихэрнийхээ голыг Австри цэцэрхнаар хийдэг байсан бол усын цэцэрхнаар одоо өнгөрсөн 12 сараас одоо хідэн үе одоо тийм туршилт хийгдээд өчгөрийн байдлаар миний ширээн дээр ирээл одоо амссан. Үнэхээр бас гоё байсан. Би бүр эхлээ тэр Австри цэцэрхэнтэй хатуу чихрийг ингээд идэд ямар цэцэрхний амт гардгүй ингээд гайхчихсан аахгүй. Тэгсэн чинь усын цэцэрхнаар ингээд ийм 3% одоо процентоор хийгээд ингээд гаргаад ирэхт яг л ингээд гоё цэцэрхний ингээд одоо нэг дурсамжнууд нь цэцэрх юм шиг нэг чихэр идэл багын дурсамжаа бодвол хэлээ шүү дээ. Яг нөгөө нэг цэцэрхний тэр шүүс амтгтаал ингэж байгаа аахгүй. Энд чинь бас айгүй гоё кейс шүү дээ. Энд чинь босогийн Монконд шүү дээ тийм. Тэгээд ус хүнсийн хамтрал бид нар хамтрал яг гоё. Бид нар заавал яагаад нөгөө чихрийн үйлдвэрлэлөө орох ёстой гэж
ямар ч хэрэг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь л доктортой үйлчлэл байхгүй нэг одоо яг тийм гоё хүлэн зөвшөөрөд эхлээд бүх юмны ганцаараа хийж угаасаа чадахгүй, цаг хугацаа хэрэгтэй, энерги хэрэгтэй, хүний нөөц хэрэгтэй, мөнгө хэрэгтэй гэд тэр чи баг яг үндэ ядаргаар ажиллах байхгүй. Тэрний оронд айгүй ухаалгаар хамтарч хийх нь хамгийн оновчтой. Одоо яг энэ төрлийн бизнес модель одоо бүр ингээл үнцний хуваалцж гэж. За тэгээд за цэцэг совд ихчтэй бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За тэгэхээр манай Бэлуга томруулын подкастын энэ удаагийн дугаарт манай Увс хүнсийн бодлого стратеги төлөвлөлт хариуцсан захирал мөн дээрээс нь Чацарган кластрын тузын гишүүн цэцэг совд ихч маань оролцлоо. Тэгэхээр та бүхэндээ Чацарганы экспортын талаар, Чацарган гэдэг бүтээгдэхүүний талаар хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд хамгийн сүүлийн одоо бас хүмүүст хандаж хэлэх үгээ танд үлдээ. Яг уу ер нь товчхондоо бодвол угаасаа яг би одоо энэ үйлдвэрлэлийн салбар дээр сүүлийн 10 жил ажиллахад ерөөсөө дангаараа биш монголчууд те ямар нэгэн байдлаар ингээ хамтруул илүү үр дүнтэй байгаад байгаа нь олон шатнд батлагтаад байгаа учраас аль болох ингээд бие биендээ итгээд нэг хамтраад үзье. Тэгвэл одоо бид нарт ингээд нэг юм хөгжлийн гарц те илүү гэрэл одоо харагдаж байгаа шүү. Тэгэхээр аль болох ингээд өөрсдийнхөө салбартаа болох бүтгээрээ аль том ингээд манлайлаад хамтраад үзье. Ингээ хамтраад хөгжөөд үзье л гэж би ер нь уриалмаар байна. За баярлалаа. За баярлалаа.